Нэг цэгээс эсрэг зүгт 2 галт тэрэг хөдлөв. 2 дугаар галт тэрэгний хурд нь 60 км цаг бөгөөд 5 цагийн дараа тэдний хоорондох зай 700 км болжээ. 1-р галт тэрэгний хурдыг олоо. За зураглалаа хийж үзвэл энэ цэгээс хөдөлсөн гэж бодъё. За 1-р галт тэрэг ийшээ, 2-р галт тэрэг нь ийшээ чиглэсэн гэж бодъё. За 2-р галт тэрэг 60 км цагийн хурдтай учраас 5 цагийн дараа ихэд 300 км явна. Өөрөөр хэлэх юм бол за ингээд 300 км зам туулсан байх нэ. Тэгвэл 1-р галт тэрэг болохоор нийт хоорондох зай 700 км болохын тулд нөгөө тийшээ 400 км явна гэсэн үг. Тэгэхээр 1-р галт тэрэгний хурдыг олохын тулд 400 км-ийг хуваах нь за мэдээж адилхан л 5 цагийн дотор туусан учраас 80 км цаг гэж гарч ирнэ. За ингэж олж болж 1-р арга. За 2-р арга нь юу вэ гэхээр 5 цагийн дотор 700 км болсон учраас тэр хоёрын хооронд холдох зай нь болохоор 700 км-ийг хуваах нь 5 цаг. За хуваах гэдэг ингэж тэмдэглэе. Ингэх юм бол 140 км цаг гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол цаг тутамд 140 км-ээр холдно. За 140 км-ээс бодлогон дээр өгөгдсөн 60 км цагаа хасчих юм бол 1-р галт тэрэгний хурд нараад ирнэ. 80 км цаг болно. За ингэж олсон ч болно. Ингэж олсон ч болно. За дахиад тайлбарлах юм бол 5 цагийн дотор 700 км холддог бол 1 цагийн дотор 140 км холдно гэсэн үг. Тэгээ нэгнийх нь урд 60 км цаг учраас нөгөөдгийнх нь урд нь 80 км цаг гэдэг ингэж гарч ирнэ.